Зурагтаар харчаад энэ ямар сайхан, ямар улсууд нь ингэж очдөг юм бэ? Азтай улсууд юм даа л гэж боддог байсан. Олон том ашиг баярлж байна. Ээжтэй гоё гэр байр авдаг. Стабилч. Эрхэм мэнд үзэгчдээ мөрөөдлийн үйлдвэрийн нэвтрүүлгийн 2013 оны шинэ дугаар өнөөдөр эхэлж байна. Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргье. Ингээд манай мөрөөдлийн үйлдвэрийн нэвтрүүлэгт олон сайхан загтлал ирдгүүдийг үзэгч та бүхэн мэдж байгаа баха. Ингээд би та бүхэндээ олон сайхан загтлынхаа зарим нэгнээс нь уншиж танилцуулах гэсэн юм аа өнөөдөр. За, энэ загтал маань бяцхан хөөрхөн охноос ирсэн загтал байна. Ингээд энийг би товчхон та бүхэндээ уншиж танилцуулъя гэж бодож байна. Сайн байна уу мөрөөдлийн үйлдвэрийн нэвтрүүлгийн ах эгч нараа. Шинэ жилийн мэнд дэвшүүлж аз жаргал ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг чин сэтгэлээсээ охин цай алтан чимэг болон түүний ээжийн зүгээс хүсэн өрөөё. Охин бид хоёр танаа нэвтрүүлгийг их хүсэн хүлээж үздэг. Миний охин алтан чимэг нь одоо 6 настай. 2006 оны 2 сарын 3-нд төрсөн. 48 грамм ихэр төрсөн юм аа. Ихэр нь ихний нэг нь эндсэн. Охин маань хэдийгээр ярьж хэлж бичиж чадахгүй ч гэсэн дохой цангаагаар ээжийнхээ хэлсэн үгийг их ойлгодгоо. Би охиноо 6 жил асарж байна. Охиноо 2 хөл дээр нь босохгүй ч гэсэн нэг ч болов хүсэл нь биелээсэй гэж хүсдэг. Номын талс хамтлагийн хамт олонтой уулзуулж өгөөрэй. Бид гэртээ гурлаа амьдардаг. Охиндоо би саяхан FM хөгжим авч өгсөн. Хөгжим сонсох их дуртай. Та бүхэн бид хоёрын хүслийг биелүүлж өгнө гэдэгт итгэлтэй байгаа шүү. Ээжийн ганц хязгааргүй хайртай миний охин их буянтай ах эгч нарынхаа хайрыг татдаг охин шүү. Загтал бичсэн ээж цогоо охин алтан чимэг. Баяртай хариу үсэ гэсэн байна. Алтан чимэг гэж одоо 6 настай энэ бяцхан охинд номын талс хамтлагийг уулзуулж өгөөч гэсэн хүсэлтийг манай номын талс хамтлагийнхан сонссон байхаа гэж бодож байна. Бид нар ямар ч гэсэн номын талсынхантай шинэ жилийн үеэр нэлээд завгүй байгаах гэж бодоод холбогдож амжаагүй байгаа. Гэхдээ ямар ч гэсэн холбогдоод энэ бяцхан охинд номын талсынхан дуртай зөвшөөрч очиж олон сайхан дууныхаа нэгээр нь айдуу өргөж өгч тэр бяцхан охин сэтгэлийн дэм хайрлаж чихэнд сонор нэмэх байхаа гэдэгт би болон одоо нийт телевиз үзэгч та бүхэн ч гэсэндээ хүсэн хүлээж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Манай нэвтрүүлэгт бас хандсан бас нэг загтал нэвэ Батэрдэн хогтой туяа миний би 29 настай нөхөр Төмөн Цэрэнгийнхээ хамт амьдардаг гэн 2010 оноос шилгэний сироз өвчнөөр өвчилж эмчилгээ хийлгсэн боловч ямар ч үр дүн хүрэхгүй байна. Хоног ирэх тутам өвчнөдөө нэрвэгцээр байна. Улсын клиникийн 1-р эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нар болон эмчлэгч эмчийн шийдвэрээр гадаад улс оронд явж элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргаж өгсөн. Ингээд тухайн эмчилгээний зарлыг хандив тусламжаар цуглуулахаас өөр арга зам бидэнд байдаггүй. Эмд бидний энэ байдлыг харгалзан үзэж биднэрт туслаач ээ. Хүсэл гаргасан туяа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо гэсэн байна. Тэгэхээр ямар ч байсан энэ туяа гэдэг өвчтөн маань одоо бүр өвчтөн хэлгээ хуудас гэдэг эмчийнхээ бичгтээ хүртэл ингээд биднэрт ялсан байгаа. Туяа гэдэг хүнд одоо туслая, дэмжиж гэсэн анд найз нөхд албан байгууллага, хувь хүмүүс одоо хэн ч байсан баг гэж багтахгүй бүгдээрээ тус олон шүү. Тийм учраас та бүхнийг манай нэвтрүүлэгт ханднаа гэдэгт бид итгэлтэй байна. Ямар ч байсан гадаад оронд элэг шилжүүлэн суулгах хаалгаа миний сонсноор бол маш үнэтэй хаалгааны нэг гэж бодож байна. Тэгээд тийм учраас олон хүмүүс хандив цуглуулах юм бол дэм дэмдээ дээс ирчэндээ гэж нэг хүнд амьдрал хайрлаж нас нэмж өгнө гэдэг чинь маш том буян байхаа. За тэгээд үзэгч та бүхэндээ би олон сайхан цагтлыг бүгдийг нь уншиж хэлээгээд яах вэ гэдэг зарим нэгнээс нь уншиж танилцууллаа. Та бүхний сайхан сэтгэлийн дэм тусыг манай редакц захиа бичиж утсаар ээж та бүхнийг тусдын болж энэ хүүхдүүдэд сэтгэлийн дэм харилнаа гэдэгт би итгэж байна. Свицер. Солонгос хотын талаар дагнан бичдэг мөрөөдөл биелэг сэтгүүлийн цуглааны тохирол 1 сарын 27 хүртэл хойшлогдлоо. Учир нь хөдөө орон нутгийн уншигч хүүхдүүд маань сэтгүүлийнхаа цуглааны тохиролд хайчлахаар амжиж ирүүлж хараахан чадаагүй байна. Тиймээс цуглааны тохирлыг 2013 оны 1 сарын 27-нд ETV телевизээр тодруулах боллоо. Хүүхэд бачуу та бүхэн сэтгүүлийнхаа 9, 10, 11, 12 сарын дугаар
дугаарын суглааны хажилбарыг 3 дугаар хорооллын бэлэг эхлэлгүүрийн бэлэг номын дэлгүүрт энэ сарын 27-наас өмнө авчран суглаандаа амжиж оролцоорой. Мөрөөдөл биелдэг сэтгүүлийнхаа За тэгээд мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэг маань мөрөөдөл биелдэг нэртэй хөөрхөн сэтгүүл гаргасаар утсан байгаа. Энэ сэтгүүлийн талаар манай хүүхдүүд бүгдээрээ мэдэж бүгдээрээ танил болж хүсэн хүлээ сар бүхэн авч унших юмсан гэж хүсэн хүлээдэг нэг сэтгүүл нь болсон байгаа. Орон нутгаас ч гэсэндээ бидний л сэтгүүлийн явуулж өгөөч ямар шуудангийн аягаар амар байна гэсэн хүсэлтэй юу их байдаг тэмцээс хүүхдүүд та бүхнийг хөөрхөн сэтгүүлээ сар бүр уншиж бид нартай сэтгэлээ хуваалцж байгаарай гэж хүсээд манай энэ сэтгүүлийн менежер Наранбат гэдэг залуу маань та бүхэнд сэтгүүлийнхаа талаар танилцуулахаар ирсэн байна. За сайн байна уу? За сайн байна уу? Нийт телевиз үзэгчтэй шинэ оны мэндийг хүргэе. За мөрөөдөл биелдэг сэтгүүл маань ороод жил орон хугацааг одоо өнгөрсөн байна. Энэ хугацаанд маш олон уншигч хүүхдүүдтэй боллоо манай сэтгүүл маань. За ямар ч байсан танаа энэ мөрөөдөл биелдэг гэдэг сэтгүүлийг маш олон уншигч хүүхдтэй боллоо гэж өөрөө ярьж байна те. Тэгээд одоо энэ маань нэг сард нэг суглаа явуулна гэсэн юм байсныг би өөрөө бас сонсч ирсэн, нэвтрүүлгээр гарч ирсэн санагдаа тийм. Энэ суглааныхаа талаар хүүхдүүдтэй мэдээлэл өгөөч. 9, 10, 11, 12 гэсэн 4 сарын сэтгүүл аваад одоо уншигч хүүхдүүд маань суглаанд оролцох хэрэгтэй авахмаа. Тэгэхээр суглаанд оролцсноор одоо яг маань сэтгүүлийн ард байгаа азтан болох Диснейлендэд одоо аялах юм супер азтан Тесотой одоо бүтэн жилийн гэрээтэй ток инглиш ингээд видео ард нь ингээд сэтгүүлийн хойно азтан болох шагналууд нь байгаа байхгүй. Тэгээд одоо энэ суглаа маань хизээ явагдаж байгаа лээ? Манай суглаа 1 сарын 6-нд явагдсан идлизээр өдөр орон нутгаас ирж амжаагүй одоо цаг уурын байдлаас болж ерөнхийдөө бас одоо харааганд 1 сарын 6-нд багтахгүй учраас өдөр нутгийнхаа уншигчдыг одоо хүлээж агаад 1 сарын 27-нд одоо суглаа тохирлын явуулахаар ингээд ийм шийдэл гараад ирж байгаамаа. Тэгээ би сэтгүүлийнхаа бас тодорхойг телевиз үзэж байгаа хүмүүстээ бас танилцуулж байна. Одоо маань сэтгүүлийн хамгийн хойно 4 ингээ хайчт бүр байгаа байхгүй. Энэ хайчийн зургтай энэ чинь ингээ доор нь тодорхой бичсэн байгаа. Энэ 4 сарын суглааны хайчт барьж ирээд одоо суглаанд оролцсон маа. Тэгээд дотроо ийм заавар байгаа маань сэтгүүлээр ийм заавар байгаа. Түрүүний миний дурдсан хайчтрыг 4 сарын дөрөвдүгээр хайчтрыг барьж ирээд одоо энд өөр дүлт хэсэг, өг хэсэг гэсэн ийм хоёрыг өглөөд өөр дүлтгийг авч үлдээд энийг одоо суглаад тохирлын явуулах газар авчих юм аа. Манай суглааны тохирлыг бэлэг эхлүүрийн нэг давхад мөнгөн ном гээд номын дэлгүүрээр одоо манай суглааны тохирлыг авч байгаа. Тэгэхээр хүүхд та бүхэн бас энийг сайн анзаараад өөр дүлтээ өөртөө авч үлдээд энэ хайчтар заавал 4 сарынхаа яжиж суглаанд орсон шүү. Сэтгүүлийнхаа тухай хүүхдүүдтэй хуваалцаж ярилцах өөр хөгжилтэй юм байгаа лээ. За манай сэтгүүл маань жил гарагийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд зориулж гарч байгаа. Манай шиг анх удаа Монголд солонгосыг дагнамжчдаг сэтгүүл манай харагдагч нь болж гарч байгаамаа. Ерөнхийдөө та бүхэн сэтгүүлийн дотор юунтай танилцуулчих. Одоо K-pop news гэдэг одоо солонгосын алдартай хамтлаг дуучдын одоо мэдээлэл сонин хачин болсон мэдээлэл багтааж өгсөн баг жишээтэй. Тэгэхээр энэ үгээр одоо American band 3 шоуны одоо mix гэдэг одоо баг жишээтэй. Энэ хамтлагийн одоо дуугийн сэтгүүлийн нүүрэнд одоо бүгд сонсогч та бүхнээс цоох үүдээс ингэж оруулж өгсөн байна. За одоо тэгээд мөн бас дэлхийд удахгүй гарч байгаа шинэ дөрвөн киноны мэдээлэлээс байна. Солонгосын алдартай одоо жүжигчдийн мэдээлэл багтсан байх жишээтэй. Бас хамгийн одоо энэ үгээр адтай жаадууд гэсэн байгаа. Манай сэтгүүлээс ерөнхийдөө адтай жаадтай холбоотой бүх мэдээлэлд багтаж өгсөн байгаа. Яг л эртөө хүмүүс одоо сонирхтой багтай. Need for Speed гэдэг тоглоомнууд байж байна. Тоглоомын талаар мэдээлэл англи бос арт явуулсан бүхий манууд өөр тохиолдсон хөгжилтэй арт явдлууд англи болсон хөгжүүлэлт зураг их мэтлэн зургуудыг өөрсдийнхөө мэдээлэл сэтгүүлдээ тавьдаг байгаа. Ингээд одоо төгсөх ангийн сурагчдад одоо мэргэжлийн хэрхэн зөв сонгох вэ гэсэн үгнээс хийсэн болон байгаа. Ямар ч юм бүгд манай мөрөөдөл биелдэг нэртэй хүүхдийн сэтгүүл маань
олон дотроо сонирхолтой хөгжилтэй бас тэ мэдмээр ихтэй хөөрхөн сэтгүүл байгаа гэдэгт одоо би болон манай үзэгч хүмүүс бүгдээ мэдж байгаа гэдэгт итгэж байна. Тэгээ ямар ч байсан суглаа маань тэгээд 1 сарын 27-нд болж хойшлогдсон байгаа. Тэгээд та бүхэн дахин бас шалтгааны тайлбарлалыг ямар ч бас хойшлогдсон байхээр 1 сарын 6-нд манай суглаа одоо тохирлын явагдсан учраас одоо цаг агаарын байдлаас болж хойшлогдоод орон нутгийн одоо үзэгч хүмүүс юм аа. Суглааны тохиолдол нь одоо харахын амжаагүй учраас 27 болж хойшлуулж байгаамаа. За мөн одоо бас амжаагүй хүмүүс байгаа. 127 хүмүүс бас өмнөх сарын дугаарыг аваагүй тий. Энэ газраа дуусчих юм байна. Бас бэлэг шалгалтаас хэлээд бүх нормал макс бүх сүлжээ томоохон дэлгүүрээр бүгдээр нь одоо сэтгүүл тань гарсан байгаа. 127 хүмүүс амжиж аваад суглаанд оролцоорой. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Тэгээ ямар ч байсан сэтгүүлээ улам хөгжилтэй болгоод, улам сонирхолтой болгоод тэгээд дараагийнхаа олон ганцхан шалгаруулаарай гэж та бүхнээс хүсье яваа. Солонгос хотын талаар дагнан бичдэг мөрөөдөл биелэг сэтгүүлийн суглааны тохирол 1 сарын 27 хүртэл хойшлогдлоо. Учир нь хөдөө орон нутгийн уншигч хүмүүс маань сэтгүүлийнхаа суглааны тохиролд хайчлагаар амжиж ирүүлж хараахан чадаагүй байна. Тиймээс суглааны тохирлыг 2013 оны 1 сарын 27-нд ETV телевизээр тодруулах боллоо. Хүүхэд бачуу та бүхэн сэтгүүлийнхаа 9, 10, 11, 12 сарын дугаарын суглааны хайчлагыг 3 дугаар хорооллын биелэг хөтөлбөрийн бэлэг номын дэлгүүрт энэ сарын 27-наас өмнө авчран суглаандаа амжиж оролцоорой. Мөрөөдөл биелэг сэтгүүлийнхаа суглаанд оролцож супер шагнал Disneyland-д аялах, ярддаг үзгэн багш, зармиг чипсний бүтэн жилийн хэрэглээний олон улсын таеквондогийн клубуд суралцдаг. Топ инглиш сургалтын төвд 100% үнэгүй суралцах хэрэг зэрэг олон гайхалтай шагналын эзэн болоорой. Хүүхдүүдээ мөрөөдөл биелэг сэтгүүлийнхээ сүүлийн 4 дугаарын хайчилбарыг цуглуулад Disneyland-д аяцгаая. Гадаад хэл сурахыг эрхэм болгоос дэлхийн хэмжээнд сурч бүтээхийн үнд суулно. Их тарих Монголын номер 1 шилдэг бүтээл. Солонгос хотын талаар дагнан бичдэг мөрөөдөл биелэг сэтгүүлийн суглааны тохирол 1 сарын 27 хүртэл хойшлогдлоо. За эрхэм мэнд үзэгчтэй манай урдлын нэвтрүүлэгт орж исэн сайн бэлэг сайхан бэлэг гэдэг хоёр ихэр хүүхдийн талаар мэдээллийг манай Монголын нийт үзэгчд ер нь үзсэн, сонссон, дуулсан байхаа гэдэгт би итгэлтэй байна. Ингээд манай энэ дугаарт сайхан бэлэг гэдэг хүүхдийнхаа талаар хийсэн бичлэгээ бид нар ингээд ахаад та бүхэндээ танилцуулах гэж байна. Ингээд хамтдаа үзцгээе. За манай нэвтрүүлэгт хандсан олон хүсэлт, олон цагтлын дагуу бид нар одоо эхний ялгсан эмнэлэг дээр ирээд сайхан бэлэг, сайн бэлэг гэж хоёр их хүүхдийнхаа ээжтэй, эмээ нартай уулзж байна. Ингээд та бид нарт хүүхдийнхаа талаар үзэгчд, манай үзэгчдэд жоохон дэлгэрэнгүй мэдээлэх үү? Энэ хоёр ихэр маань бол миний хоёр дахь төрөлтийн хүүхдүүд. Тэгээд өмнө нь охин төрж исэн. Тэгээд хоёр ихрээ маань нэг нь төрөлхийн төсний суугийн битүүрэлтэд төрөөд тэгээд төсний актрисээ гээд хаалганд орж хөнгөвчлөх хаалгаа хийлгэж исэн. Төсөө авахулаад тэгээд дараа нь болохоор бит хоёр хаалгааны дараа нэлийн хүндрэл өгөөд угаасаа энэ өвчин угаасаа ийм эмгэг жамтай юм байл л дээ. Ер нь халангид өгдөг, хаалгааны дараа хүндрэл өгдөг, илгэн циррозж эхэлдэг, цирроздаг тийм өвчин. Тэгээ одоо циррозоосоо болоод миний одоо цус алдаад байгаа. Шулуун гэцээрээ байнга цус алдаад ойр ойрхон ер нь цус алдах ер нь хоног хугацаанд хүртэл ойртоод цус бүлэглэлтэн жоохон муудаж эхэлж байгаа. Тэгээ тийм болохоор яаралтайгаар солонгос улсад илэг шилжүүлэн суулгах хаалганд орох тийм шаардлагатай болоод байна. Тэгээ манай хоёр жоохон дутуу хугацаанаас өмнө төрсөн байхгүй юу. Тэгээ тэр мөрнөөс ч басан байж магадгүй. Тэгээ сүүлийн ер нь Монголд бол сүүлийн 5 жил тохиолдоод байгаа өвчин юм билээ. Өөр гадаад улсууд орнуудад бол байдаг. Тэгвэл хүнсний аюулгүй байдал агаар магаараас судлал ер нь тийм болсон юм шиг. Ер нь сүүлийн 5 жилд одоо манай Монголд төрөлтөөр төрж байгаа хоёр ихэр хүүхдийн нэгэнд нь завчгүй ийм төрөөд байна, ийм гажигтай төрөөд байна гэж манай яг дан хоёр ихэр биш л дээ. Зүгээр ер нь хоёр ихэр лав манай хүүхдийг бас хаалганд орж байхад хоёр ихэр юм бас хоёр ч хүүхэд тэгж хаалганд орж исэн. Тэгээд
он гарснаас хойш цусны битүүрлийн хаалгаа юу? Тийм, цусны битүүрл гэж онцлогдож хаалганд орж ирсэн. Тэгээд ер нь бол он гарснаас манай хүүхд 2 дахь хаалганд нь орж ирсэн. Тэгээд өшөө нэг хүүхд хаалганд орсон гэж тэгжсэн. За сайн байна уу та? Сайн байна. За та манай үзэгчд өөрийгөө болон одоо сайхан бэлэг хүүхдийн талаар жоохон товч мэдээ өгөхгүй. Миний нэрийг сайхан гэдэг би сайн бэлэг хоёрын эмээ. Тэгээд миний хот 56 хоногтой цусны совгийн битүүрэлтэй гэж хаалганд ороод тэгээд сая төрсөн өдрөөр 11 сарын 29-нд бас дахиж хаалганд ороод хүн болох бүр ятаад байгаа хгүй амар хүн түн байгаа гэж таахгүй ахлах гэдэг тэгээд ирж байгаа юм. Тэгээд юунаас авсан инженер болохоор зэрэг яхад тэгээд одоо манай Монголч нагаар хөх ямар байна тийм хоол унд ямар байна тэгээд ингээд бүх юм юмудаас шалтгаалаад ингэсэн гэж хэлж байгаа. Ер нь энэ процесс хавсуудыг машин байгаа юм. Тэр Солонгосыг яагаад сонгох вэ? Солонгос эмчнэрт тэр эмчилгээг яаж сонгож мэдж сонгох болсон юм бэ? Тэр нөгөө хагалганы дараа хүүхдийн биеийн байдал хүнд байх үед одоо тэр солонгосын эмчнэр яг одоо тэр нөгөө солонгосын илэрхийлжүүлэн суулгадаг төвийнхэн яг энд ирж таарсан. Тэгээд ихнэлсэн эмчнэр бид нарыг одоо очиж уулзаж саналаа тавь. Тэгээд хүүхдийг ч одоо хүлээж авахгүй бид нар бол бас хэлж мэдгүй тэр эмчнэр мэднэ гэсэн. Тэгээд бид нар очиод уулзаад яхад нэлээд нухацтай үзэж хоорондоо ярилцж жагаад за одоо хүүг бол бид нар хагалгаанд хүлээж авъя гэдэг шийдвэр өгсөн тий. Тэгээд тэр хүмүүс 2 хоногийн дараа Солонгос руугаа буцсан. Тэгээ очингот одоо бид нарт визээ бүрдүүлэг тэгэл хүүхдийн биеийн байдлыг асуусан. Маш олон хэлбэрээр бид нарт хандж байгаа. Одоо хурдан яаралтай ирэх хэрэгтэй хүүгийн биеийн байдал хүнд байгаа. Тэгээд одоо ер нь боломжтой үнэ хэлсэн л гэж хэлсэн л дээ. Тий. Солонгос руу явах гэж байгаа одоо ер нь хэдүүлээ явах гэж өөрөө явна үстэй. Явна л да. Би өөрөө илгнээс донор нь болох гэж байгаа. Тий. Яг Солонгосын талаас одоо өгсөн урилгаар бол эхнэр хүү бид гурвыг л яаж байгаа. Тэгээ яг бос хүмүүсийг бол тэгээ өөрсдийн хувийн журмаар очиж яаж болох яа гэсэн. Тий. Бид гуравт л. Одоо эхний ээлжинд бол ямарч бид гурав төрүүлж яасан. Энд Монгол донор шинжилгээ өгсөн элэг шилжүүлэхэд ямар ч асуудалгүй таарна гэсэн хариу авсан. Монголд өгсөн л дээ тэгээд яг ганц нэг жоохон юунууд бол байна гэсэн. Гэхдээ тэрийг бол яг Солонгосын эмчнэр нь бол өөрсдөө хүлээж авахгүй лээ. Яг тэндээ очиж шийдэж ижил яана. Тэгээс Монголын шинжилгээг бол өөрсдөө хүлээж авахгүй л гэсэн. Гэхдээ бол ямар ч байсан Монголын шинжилгээний хариугаар бол эхний ээлжинд бол таарна гэсэн одоо нөгөө цусны бүлэглэлийн шинжилгээ ч юм уу те адилхан цустай ах ч юм уу нэг донор маань хувьд тэр мөрөөр бол таарж байгаа. Цугларч байгаа хандвийн хувьд ямар хөө байна одоо ер нь одоо ямар арга хэмжээ авъя гэж бодож хандв бол яг наад тэрдээс мань их л орж ижлээ л дээ. Тэгээд яг өчигдрийн байдлаар яг чинь 20 гаруй сая төгрөг ямар ч цугларсан байсан. Тий. Тэгээд байгууллага цаан хүрхгүй л жаа тань л да. Амжилт миний хосоо дээр шиг бэлтгэхээр тэр амжилт гэдэг гараасаа байгаа даа. Сарвал болсны дараа улс орнуудаа сайн хүн болгож хүмүүжлэхийг маш ихээр хүсэж байгаа. 2 сайхан шижгэнсэн залуу гарч ирээд та бүхэнд талархаж та бүхний тус дэмээр ах нь үндэс шүү гэж бүх үр саддаа бүгдэнд захиж хэлж байх болно.
мичдэг мөрөөдөл ямар дансаар яаж мөнгө орж ирж байгаа та манай үзэгч цаахан дэлгэрэнгүй хэлж өгөөч. Тэгээ сая сайхан бэлэг гişүнд бид нар хандыг гэж бодож байсан. Миний хүүгийн нэр сайхан бэлэг юм чинь тэгээд бид нь угаасаа л сайхан бэлэг гişүн шиг юм сайхан залуу болоосоо гэж бодож энэ сайхан нэрийг өгсөн. Тэгээд ер нь хандыг гэж тэр интернетээс өөрөө уншаад миний хүүд 5 сая төгрөг хандсанд бид нар маш баярлж байгаа. Бас Дэмбэрэл гişүн бас 2 сая төгрөг хандсан. Момбайт компаниас бас 7 сая 500 хандсан. Тэгэл ер нь жижиг сажиг арт түмнээс хөгшин ээжигээч хүртэл явуулаад $100 илгээсэн энэ хүмүүст одоо бид нар маш баярлж байна. Тэгээд одоо бид нар Facebook хуудас нэгээд US-наас шууд арт иргэд одоо маш их хандж байгаа. Гадаадд суугаа монголчууд бид нар одоо сэтгэлийн үгээ аягүй их дамжуулж байгаа. Тэгээ манай залуучууд тэгээ ялангуяа эрэгтэйчүүд одоо ямар бас сайхан сэтгэлтэй болсон. Имлэг дээр ирээл манай одоо охиныг гаргаж уулзаад миний дүүч одоо хамгийн сэтгэлийн тэнхээтэй байна шүү. Их хүн чи хүүхдээ авардгийн шүү гэл ингээл өстой. Имлэгт бол тасралт одоо эргэлт бол ерөөсөө тасрахгүй байгаа. Ирээл одоо сэтгэлийн үг хэлээд боломжоор мөнгө төгрөг хамжуулаад тэгээ бид нар өөрсдөө одоо хөрөнгө мөнгөтэй чинээтэй бол ингэж хүн амьтнаас гуйж ингэх хэрэггүй шүү дээ тий. Тэгэхээр өнөөдөр чи Монголын банкны шалгуур ямар вүлээ тий. Бид нар юугаа 150 сая төгрөг аваад нөгөө банк чинь бид нарыг хизээч төлнө гэж баталгаа гаргаж өгөх юм тий. Тэр бол яаж ч хөөцөлдөд худлаа шүү дээ тий. Тэгээд одоо тэр бид нар чи Орхон аймагт амьдардаг. Орхон аймгийн харьяат одоо сайхан бэлэг бол Орхон аймгийн иргэн. Тэгч одоо уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр өчигдрөөс эхэлж Эрдэнэтэд цацгдсан байгаа. Гэхдээ үндэсний телевизүүдээр бүгд л гардыг ч одоо мэдээлэл уг нь сонссон байх ёстой. Би аймгийн даргатаа уг нь гарахынхаа урд дээр өргөдлөгсөн байгаа. Одоо хүүгийн байдал ийм байна. Тэр үед бол одоо эмчнэр 300 сая гэж хэлжсэн. Тэр нь бол яг нөгөө 6 сарынхаа дараах эмчилгээтэй нийлсэн мөнгө юм байсан билээ л дээ. Одоо бол тэр нь яг одоо ганцхан тэр юунд нөгөө хагалгаанд ороход 150 сая төгрөг бол одоо бид нарт хамгийн түрүүнд хэрэгтэй байгаа байхгүй юу тий. Дараагийн асуудлыг одоо бид нар тэгэл зээл хууль бодлоо араас нь явуулаад болно л гэж бодож байгаа тий. Тэгээ аймгийн дарга маань шийдэг өгөө. Өнөөдөр одоо тэнд хүн орсож аймгийн дарга нь бас гадаадд явцсан юм хаашаач явцсан байхгүй байгаа. Эрхээс нь шийдэгдэх ямарч боломжгүй гэж хариу өгсөн билээ. Тэгээ бас уулын баяжуулах үйлдвэр байна одоо бас Монголд итгэл дэлхийд гайхдаг үйлдвэр юм ч одоо энэ нэг настай хөв аврахт тусламжаараас гомдлож байна. Бидний хувьд бол асуудал маш хүнд байна тийм. Одоо энэ туслам дэмжлэг үзүүлж байгаа бүх арт иргэдтэй бүх монголчуудаа баярлснаа бас энэ юугаар дамжуулж илэрхийлээ бас урмын сайхан үг хэлхээс нь бас бидний одоо сэтгэлийг хөдлөж бас эрт хүч өгж байгаа тийм. Нэвтрүүлгийг өндөрлөө та бүхний үнд үргэлж сайхан тусалж яваарай. Тэрний ардалт Аз байдгийн шүү гэж манай нэг том эрдэмтний хэлсэн үгээр ингээд өндөрлөө. Дараагийн нэвтрүүлэг бүтэр баяртай үзэгчтэй дахиад бүгдээрээ энэ цаг үед ахин уулзцаая. Зурагтаар харчаад энэ ямар сайхан ямар улсууд нь ингэж очдөг юм бол Азтай улсууд юм даа л гэж боддог байсан. Олон том их баярлж байна. Ээжтэй гоё гэрээ байр авдаг. Баярлалаа. Стабилч.